Байдал ийм байхад Бреру хийх тэрхүү нэртэй аялал нь зүгээр нэг цогцрост биш бөгөөд хог хаягдлыг шуудас хаягчдаг ажил юм. Амбицтай шидэднүүдийн энэхүү харгас тогтоом нь одоо байгаа хүмүүсийг унгаж өөрсдийн нэр хүндийн замаа засах зорилготой. Үүнийг хэлхийн сацуу түүний эцэг яагаад эрт аялахаар болсноо тайлбарлаж дуусгадаг. Энэ залуугийн их сурвалж хожуу хөдлөх галт тэрэг рүү дайгахаар төлөвлөж буй сэжигтэй бүлгийн тазаах мэдээллийг алдсан болортой. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож түүний эцэг охиноо хамт авч явахаар шийддэг. Энэ үгэн дэлхийн харгислалтай эрүүж ухаанаар нүүр тулахын тулд Сэжвад мэдгэхээр шийджээ. 12 уламжлалт гэр бүлээс гаралтай бүх шийдтэн энэ утгагүй зүйлийг санаачилсныхаа төлөө шийтгэж хүсэх ёстой гэж тэр үзэж байна. Тэрээр эргэзэж тэнэгэлзэлгүйгээр Бреру явах замдаа шууд өгөх нь үндсэндээ ягж байгалийн жамаар шидээр өгөж байгаа юм шиг зүйл гэвхээ хүсээн зөвшөөрч байна. Хэдэн өдрийн дараа алсан болон профессор хоёр санаа зовох зүйлгүйгээр гал нүднээс далд орчээ. Тэр өөртөө бага зэрэг цаг хожлоо гэж бодсон ч Вэйрон өөр төлөвлөгөөтэй байв. Профессорын цусыг хүссэн тэр харгас галзуу амтан түүнтэй тоглохоо зогсоохгүй байлаа. Дикулайн энэ залууг одоо хэрн бүтэн хിവэр байгаад иприч ятан байв. Тэр модон гангаар цохиж махыг нь бяцлахыг оролцсон ч Вэйрон мэрэгжлийн хүн шиг бутаж байлаа. Түүний хамгаалалтын чи профессор руу гинтийн бэлэг барьж Вэйрон энэ өхөж буй залуугийн ам зуух гэдгийг биширч байв. Ам зуух гэж үнэхээр өрөвдмөр арга юм да. Энэ хоёр ширүүн тулаанд оролцов. Энэ хооронд профессор Виржин эхнээсээс илүү их мэдэлтэй байсныг хүлээн зөвшөөрөх ёстой байв. Өөрийн төгс нөхцөлд түүнийг ялах нь амархан ажил биш гэдгийг тэр мэдэж байлаа. Яг одоо түүний ман дуусаж ядаргаа түүнийг дарж байна. Энэ нь боломжийг профессорын эсрэг бүрэн эргүүлв. Гэсэн хэдий ч тэр бол зүгээр нэг бууж өгөх төрлийн хүн биш юм. Гэсэн хэдий ч шийдэмгий байх санаа түүний толгойд орж ирэв. Энэ бол түүний ханцуудах мод юм. Одоо энэ ур чадвар нь тулаан дуустал үргэлжлэх сэтгцийн хүчийг бүрэн гаргаж өгдөг. Гэсэн хэдий ч хэрэв хүний шийдвэр сосрвол тэдний бие хിവэрээ үлдэж огт гудайхгүй. Оюун ухаан сарнисан ч гэсэн манай ажиллах болно. Тиймээс Дикулайн ийм аюултай үед хизээж гудайхгүй. Үүнээс гадна Вэйрон цусан хорсгосон догшин мангас гэдгийг харуулж Дикулайн руу бүрэн аятан горимж хийжв. Сэжмэ барин дайрч буй Дикулайн Вэйроны нэг л зүсэлтээр өгсөнтэй адил болсон гэдгийг мэдэж байв. Тэрээр өөрийнхөө өрөөнд дахин сэрэх хэсэгтээ эргэцэж үйчжээ. Гинэт цусан бороо орж бүх өрөөг улаанаар бодоход сэрэх тосол болсон газар руу яаран модов. Сэжвэгийн нүдний харцаар Вэйроны зэрлэг зүүн совин дээд цэгтээ хурч өшөө авахын тулд ухаан алдав. Тэрээр энэ бүхнийг нэг мөсөн шийдвэрлэхэд бэлэн өсрөн гарч ирэв. Гэтэл санаанд оромгүй зүйл түүнийг замдан зогсоолоо. Гинтийн саад Вэйроны анхаарлыг татав. Тэрээр эргэн тойрон дэх орон зай юр бусаар савлан байгааг анзаарч тэнцвэр алдаж сонор сэрэмжин сулрав. Тэр мөчөд Дикулайн залууг бэлтгэлгүй байхад нь багахан аргаа төгс хэрэгжүүлв. Нүд эрмхийн зөөр Вэйроны гарыг огторж цусан оргилууртай хамт шидэв. Цусанд холилдсон орилго чимээ гаргаж түүний хашхраан эмх замбраагүй байдлыг төсөв. Гэвч яг юу болсныг сайн ойлгоогүй байхаа Дикулайн нэг л зүйлийг мэдэж байв. Одоо энэ тулааныг дуусгах цаг болжээ. Үйлдэгдэл манараа тэрээр модон зэвсэг шидэж Вэйроныг улам тэнцвэргүй болгоснороо унав. Галт тэрэгний ирмэг дээр унав. Түүний амьдрал үлдсэн гараараа амзууж хутгаар өдөнд дүүжлэвцэн мэт байв. Яг тэр үед Дикулайн ясвчийн явчтай инээн цэглэлтэйгээр гарч ирэв. Вэйрон амьсгаацаар карт харуулахыг шаардав. Дикулайн сүйчийн мөчөд ямар зармих ашиглан нөхцөл байдлыг эргүүлсэнийг мэдхийг хүссэн ч Дикулайн өөрөө ч юу болсонгүй мэдэхгүй байв. Гэсэн хэдий ч тулаан энэ төгсгөлд хүрсэн тул Дикулайн эцэст нь ямар нэгэн хариулт авч Вэйрон түүнийг алах болсон шалтгааныг сонсох боломжтойг олж харав. Ороватыг өөрөөдийг зээгэж буцсан найз Дикулайн хариулт хайж байгаа бөгөөд Вэйронд ямар ч үс хонзон байхгүй гэдгээ сайн мэдэж байлаа. Тиймээс тэр ингэж хол явна гэдэг утгагүй юм. Дикулайн өөрийн эзнээ хохироож уучлагдашгүй нүгэл үйдсэн гэж Вэйрон шуудаж хэлв. Энэ нь бүх зүйл Жужагийн төлөө юм болов уу гэж бодоход хөргөв. Хөмсгөө өргөөд тэрбээр Жужа хизээч үүнийг хүсээгүй байхад яагаад гэж асуув. Цааш нь шахаж асуухад Дикулайн Жужа түүнд хинбэ гэж зүрхлэн асуув. Хүч тарамдсан Вэйрон үүнд хариулах үг байсангүй. Энэ асуулт Дикулайн шиг хүн үүнийг огт ойлгохгүй гэж үздэг Вэйроныг гомдов. Энэ нь Вэйроныг дурсамжийн давлгаанд хөтлөв. Жулиа нэг удаа энэ бяцхан гахайг барьж авсныхаа төлөө Фриягийн гэр бүлээс өндөр магтаал авч байжээ. Бяцхан Вэйрон язгуурчны хүүхэд жасантай асуудалд орооцолтож үүмэн самуун дэгдэгч хэмээн гүрхэгдсэн нь багтаогджээ. Гэвч энэ хүүгийн ээж хүүгийнхээ хэрсэн сайхан болохыг зогсолтгүй ярьдаг байв. Бяцхан Вэйрон буулт хийхийг хүсээгүй бөгөөд тэр өөдгөө амьтныг хараан зүгэж ухрахаас тагхалзав. Энэ нь язгуурт эмэгтэй дургуйг хүргэж тэрээр халтсан болон хууль бусаар нэвтэрсэн хэрэгээр шүүхэд өгөхөд бэлэн байв. Тэрээр Вэйроныг гарч ирсэн гуу жалга руу буцаад шидэхэд бэлэн байлаа.
Төвчхий аргагүй гайхсан Жужиа гудамжны гаралтай Вэйрон язгууртнуудын нутаг дэвсгэрт хулгайгаар орох зүрх зөрөгтэй байсанд итгэж ядав. Түүнтэй адил туранхаа өндөв залуу хэрмийг давж харч чадна гэдэгт тэр итгэж чадахгүй байв. Нэг хоромч алдасгүй тэрбээр Вэйроныг цагдаад мэдэгдэх үргийг өөрөө хүсэж язгуурт эмэгтэйг тайвшруулв. Замдаа Вэйрон энэ ямар шудраг бос болохыг зогсолтгүй ярьж байлаа. Тэр зөвхөн өөрийгөө хамгаалж байгаа бөгөөд энэ нь түүнийг баривчлах хэмжээний гэмт хэрэг мөн эсхийг асуув. Төр зөөр чимээгүй болсны эцэст Жужиа Фриегийн гэр бүл муухай зангаараа зачиртай гэдгийг зөвшөөрч яриаг ихжүүлв. Тэр Вэйроны хэлсэн үгэнд ямар нэгэн үнэн байж магадгүй гэдгийг түүнд мэдэгдэв. Вэйрон дахин уурлахаас өмнө Жужиа түүнийг даруулв. Тэр энэ тэнэг хүнд хүмүүсийг цохих их байхгүй гэдгийг ойлгуулв. Шийдвэр төгс харцаар Жужиа Вэйроныг өөрийг нь дагах томоохон санал тавив. Тэр түүнд өөрийгөө хянахыг зааж өгөх бодолтой байв. Гэтэл энэ алзуу амтан энэ саналд хоол унд багтаж байгаа эсэхд санаа зовж байв. Ингээд тэр өөрийн эзэн Жужиатай учирч түүнийг өөрийн хүн болгон авчээ. Удалгүй тэр шөнийн тушаалд нэгдсэн боловч түүний муухай зан чанар нь найз нөхөдтэй болоход нь хизээч тус болж байгаагүй юм. Муухай зан авирынхаа ачаар хүмүүс түүнээс хол байж эцэст нь түүнийг тоодог цорын ганц хүн болох Жужиас үйджээ. Түүний хажууд байхад бүх зүйл зөв санагддаг байв. Жужиа бат зогсож, бусдад өргөж тусалж, шудраг бус зүйлээс хизээч нүур бурууждаггүй байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Вэйроны түүнийг хүндэтгэх сэтгэл нь өсөж, зөвхөн суралцагч байхаас илүү зүйл болж хувирв. Тэр удалгүй түүнд дурлсан ч үүнийг хизээч илэрхийлж чадахгүй гэдгийг мэдэж байсан бөгөөд эдгээр сэтгэл хөдлөлүүд түүний хувьд зөвхөн дарамт болж үлджээ. Түүний мэдрэмж хичнээн хүчтэй байсан ч түүнийг л хойш татах болно. Вэйрон өөрийн сэтгэл хөдлөл нь Жужиад дарамт болж байна гэж үзэж байгаа тул Дикузайныг авирахаар шийдсэн гэж мэдэгджээ. Дикузайн түүний эзний төгсгөл байх болно гэдэгт тэр итгэлтэй байна. Энэ хүн Жужиаг сүрэгт хүргэх цорын ганц шалтгаан болох болно. Түүний хувьд энэ бүхэн тун ойлгомжтой байна. Энэ хач тоглоомын бүх гамшиг бол Дикузайны үйлдэлийн үр дагавар юм. Мөн энэ залуу Вэйроны таамаглал огт буруу биш гэдгийг мэдэж байна. Гэвч Дикузайн огтхонч сандралгүйгээр Вэйронд түүнийг буруу хэмээн хийж хувь заяаны төгсгөлийг өөрчлөх болно гэдгээ амлав. Энэ залууг сүүлийн зам руу явахгүй байхын тулд тэрээр бүхнийг хийх болно. Ингэж хийгээд тэр Жужиад хизээч хор хөнөөр учруулахгүй гэж тангараглаад Вэйронд гар сунгав. Гэсэн хэдий ч Вэйроны зорилго Дикузайн ойлголтод өөрчлөгдсөнгүй. Манай гэрэлтсэн нүдээр тэр бодлоо өөрчлөхөөс тахалзаж энэ профессорыг алах хүслээ хിവэр үлдээв. Хүнд санаа алдан Дикузайн түүний зөрүүд сонголт Жужиаг үрд зовох болно гэдгийг мэдэж байлаа. Одоо хийх ганцхан зүйл үлдсэн тул тэрээр Вэйроныг галт тэрэгнээс өшөглөн унахв. Энэ хооронд Жужиагийн доод тушаасын хүмүүс түүнийг Вэйроны төлөө санаа зовж гүн бодож давтсныг олж мэдэв. Вэйрон өөрийгөө халамжлах хангалттай чадвартай гэдгийг мэддэг тул тэр үүнийг үл тоомсорлов. Төгсгөлгүй тэнгэрээр унаж буй Вэйрон нөөсөмсөө дур зоргоороо урсгав. Тэр зөвхөн эзэндээ аз жаргалтай амьдралыг хүссэн өрөөж чадна. Свифт эрх чөлөөт шувуу шиг нисэж осол болсон газрыг бүрэн харуулв. Бүх зүйлийг бүрэн харж байгаас ихвэ эцэст нь энэ нөхцөл байдлыг ойлгож эхлэв. Дикузайн өөрийнхөө харуулыг хөнөөсөн бөгөөд харуул нь хадан цохоноос унаж алга болсныг тэр ойлгов. Анхаарлаа бүрэн төвлөрүүлж нөхцөл байдал ийм хүнд төгсгөлд хэрхэн хүрснийг тэрээр бүрэн ойлгов. Хүлэг Баатар Вэйрон ихлээд профессор Дикузайныг алах зорилготой байсан ч бүтэлгүйцнийг тэр олж мэджээ. Өөрийгөө хамгаалахын тулд профессор Дикузайн Хүлэг Баатрыг галт тэрэгнээс өшөглөн зайлуулахаас өөр аргагүй байсныг тэр мэдсэн юм. Удалгүй Сири Сильвиагийн анхаарлыг газар руу татаж хурал эхлэх гэж байгааг анхааруулв. Санаа зовсон харц гаргаад тэр орхисон ч Дикузайны тухай бодхоо болж чадсангүй. Дикузайн цагтаа харж ирж цаашдын асуудлаас зайлсхийх болно гэсэн итгэл найдварч түүнд байв. Цаашилбал удирдлагууд аюулгүй байдлын товчооны дид дарга Лилия Фианыг хараад баяртай байв. Тимээс эргүүл хийж явсан Лилия дэлбэрэлт болон халдлага болсон газрыг шалгажээ. Энэ бол зөв газар мөн гэдгийг харуул хамгаалалтын иж болгов. Гэвч удахгүй болох хурлын үеэр энэ нь тийм ч том асуудал биш байх төлөвтэй байв. Ердийн байдлаа шилжин Лилия ямар нэгэн хохигч байгаа эсхийг асуув. Шууд тийм гэж хариулаад эдгээр залуус бишдэж гимтээгүй ч сураггүй алга болсон хоёр хүнийг баталгаажуулав. Гайхширсан тэрээр тэднийг сонсож Хүлэг Баатар Вэйрон болон профессор Дикузайны нэрийг дурдав. Энэ нь түүнийг гайхшруулав. Түүнчлэн тэд энэ асуудлын талаарх ихрэнгөө мэдээллийг авахын тулд Лилияг удирдагч дээр нь дагуулж очив. Яг тэр үед Лилияны нүд нэгний цогцос дээр тусав. Бяцхан хүүхэд ухаан алдсан бол
бололтой. Санамсаргүй ослын шокноос болж энэ бяцхан залуу хараахан ухаан ороогүй байгааг тэрбээр батлав. Ахлагч Лилия бүх хүмүүсийн мэдүүлгийг тэмдэглэж авсаар судалгаагаа үргэлж зүүв. Тэд Лилияд нэгэн баатар тэднийг аварч ослын газраас аюулгүй гаргасныг мэдээлв. Түүнчлэн тэд галт тэрэг агаарт явж байсныг санаж байсан ч түүнийг сэрхэд хэдийн хаднаас өмчихсөн байжээ. Өөр нэг хүний сав бодлоор аллаг үйлдэгчийн 2 дахь дайралт нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байж магадгүй гин. Агаарт байсан гихт таамаглал нь төдийлөн утгагүй санагдав. Азар энэ залуу цочроод зураг авчихсан учраас тэдэнд одоо нотлох баримт байна. Лилия түүнийг галт тэргийг шидээр өргөж авсан эсгэд гайхаж байлаа. Гинэтхэн түүний толгойд нэгэн нууцлаг хоолой орж ирэн Найт Вером өгсөн гэдгийг мэдэгдэв. Үйл явдал улам эрчимжиж эвзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гайхаж үгүй. Таалагдсан бол зайг дарч сууг 100 маань заавал бүртгүүлжээ.